Эрт цагт дарган нутаг шилийн сан ирчүүд олонтой байсан нь түүхийн шаралсан хуудснаас төвөггүй ойлгогддог. Өвн лүгэ Баян хонгор аймаг Манжин үйдэж тэр ардын засгийн жилүүддэж тэр социализмын үйдэж тэр шилийн сан ирчүүдээр хахаж байсан байх юм. Жишээ нь бүх ванган, гүнд замба, лан хар бадарч, хулгар зундуй, яган гончиг, царай замба, нохой дугар, ядам, бонд, цагаан болж бөгтгөр хүрэн, хэрцгэр луусан давг, хөөд өөхөн бамбаг нарыг дүрдэж болно. Социализмын үед Баян хонгор аймгаас гүнсэн жавын шаадсан хүү, төмөнгийн даж даваа, галдан хүүхэнхүү зэрэг алдартай шилэн ирчүүд төрөн гарсан байдаг. Энэ удаад Баян хонгор аймгаас төрж гарсан гүний хөндийн гүнт замб, яган гончиг, царай замб, бөгтгөр хүрэн, хэрцгэр луусан давг, нохой дугар, бондо нарын тухай өгүүлээ. Дашрамт хэлэхэд шилэн гэр гүнт замб, яган гончиг нарын тухай Баян хонгор аймгийн уугуул гээ даш червэн судалгаа, царай замб, баялж бөгтгөр хүрэн, хэрцгэр луусан давг нарын тухай чи ядмын гар бичмэл, нохой дугар, бондо нарын тухай даш цэрэнгийн яриа энд цонхилсан болно. Бичлэг үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. YouTube суугаа subscribe хийж мөн бичлэг дээр нь заавал лайкан дараад үзээрэй. Баярлалаа. Гүний хөндийн гүнт замб. Эрт цагт хятадууд Баян хонгор нутгийн ард олноос авсан малаа шөнөголдуу туудаг байжээ. Үүнийг мэдсэн шилийн эр гүнт замб хятадуудын явах зам дээр хонь ямаа багтах үез олон арван нүх ухаад дэрэс хулсаар өнгөлөн орхидог байж. Хятадууд шүн молоо тууж гарахад гүнт замбын ухсан нүхэнд хонь ямаанаас нь унаж хоцрох бөгөөд мянган хонь туугаад гарлаа гэхэд дор хаяад 100 хонь үлдэх жишээтэй. Хятадуудыг шүн яваад өнгөрмөгц гүнт замб дэрэс хулсаар өнгөж орхисон газартаа давхиж ирээд нүхэнд унсан малыг татан гарган нутгийнхаа ядуус тараадаг байж. Хятад товурчид ардуу өхөр мэдийн бод мал хэгчгэлсэн гүнт замбын нутгалдаг гүний хөндөөгөөр тууж гаргадаг байв. Тэдгэрийг гүний хөндийн уруудад адуу тууж явахдаа гүнт замб тэргүүтээ шилэн ирчүүд хөндийн хоёр талаас ууланд гарч дээрээс нь янз бүрийн навтас хийсгэж адуу молыг нь өргийгээд дастаж хөөдөг байсан гэдэг. Тийм учраас нутгийн ардуу түүнийг гүний хөндийн гүнт замб хэмээн амгаалах болж. Түүнчлэн манж хятадууд гүний хөндийг яаж туулнаа, гүнт замбын давааг яаж давна гэж бэрхшээдэг байж. Ер нь тэрбээр нутаг хушуу, ард түмнийхэн төлөө өөрийн хүч чадал, оюун ухаанаа харамгүй зориулж жинхэнэ шилэн ир болохоо олонтой харуулсан байдаг. Нэг удаа гүнт замб утай гүмбэнд очиж мөргөл үлдэхэр болж. Хамт явсан хүмүүс нь түүнд хандаж буян үйлдэж яваа хүн утай гүмбэнгийн ариун дагшин газраас хулгай хийж л болдоггүй юм шүү гэж загсан байна. Буцаж явахдаа нөгөө хүмүүс гүнт замбаас чи хулгай хийгээгүй үсттэй гэж асуухт нь мань нэр би өөрийн хийдийг өөддөө ойлгох гэсэндээ бурхан бэрээ жавдан зэргийн 3 зүйлийг авсан. Бурханыг нь хийдийн сахиус болгох гэж, бэрийг нь хийдийн шавнарыг саглах, дэг журамтай болгох гэж, харин жавданг нь лам нарын доктортой суулгаж их ном сургах гэж авсан. Энэ бол хулгай биш, буян номын үйл хэрэг гэж үчиж байсан гэдэг. Нэг удаа гүнт замб хятад худалдаачдаас баахан торог дурдан хулгайлжээ. Үүнийг мэдсэн хятадууд хошуу ноёноос гүнт замбын гэр оронд нэгжлэх их зөвшөөрөл өгөхийг хүссэн байна. Төдөлгүй хошуу ноён гүнт замбыг дуудаж ирүүлээд танах хонь хаашаа бэлчсэн бэ гэж асуухад манер уул руу бэлчсэн хэмээжээ. Хошуу ноён ч ойлгож түүний гэрийн дотор тал дээврээс доошох бүх газрыг нэгжих зөвшөөрөл өгчээ. Гэвч хятадууд нэгжлэх хийгээд юу ч олсонгүй. Учир нь гүнт замб хятадуудаас хулгайлсан торог дүрдэнган гэрээхийн дээврийн завсар хийж нуусан байсан бөгөөд үүнийг ухаалаг ноён танаа хонь хаашаа бэлчсэн бэ гэж битүү асуултаар тандаж мэдээд сайн эрийг аварсан энэ бүлгөө. Гүнт замб нэг үе хятадын жингэн цуваг шөнөөр дагаж явсаар сүүлчийн тэмээг нь араас нь хулгайлан хөтөлж оддог байж. Үүнийг хятадууд мэдчихээд сүүлчийн тэмээн дээр өөжингөө ачаалаад дэмэн дамжаандаа унтуулж авдаг болж. Харин гүнт замб үүнийг анзаарсангүй. Нэг өдөр тэр бэрээс сүүлчийн тэмээг нь хөдөлж тавхиад нэлийн хол очиод тэмээгийн хэвдүүлэн ачаагаан буулгах гэтэл хай буу холбаа хэмээн хятад хүн дуурч. Тэгмэц гүнт замб за би хүний аим хорох гэж тэмээ авч зуухтаагүй. Ховор бараа авах гэж л тэмээ авч зуухтсан. Данжаа таны амийг өршөөлөө гэд тэмээтэй нөрхөд явж байсан гэдэг. Нэг удаа тэр бэрийг хятад худалдаачдын буудалсан газар шууд давхиж очиод Windows-а мэдэлцгээд эзэн данжаад нь чи нөгөө сайн ирээ гүнт замб мөн байх шивдээ.
Тийм сайн иргэн бол чи өнөө шин бидний энэ ватантай данс мөнгө хулгайлаад ав. Эс чадвал бид чиний толгойг авъя хэмээжээ. Гүн цамбаж тэдний саналыг хүлээж аваад мордож. Төдөлгүй бүрий болмогс хятадууд гүн цамбыг хаагур ирэх бол хэмээн нүд салгалгүй харуулж эхэлжээ. Тэгтэл ойролцоох толгойд дээр гүн цамба гасныхаа цогийг байн улалцуулаад тамиг татаа цуугаад байжгэн. Хятадууд ч тэр зүрэг ээлжилжээр хараа бэлчээсэр байж. Харин гүн цамба хэсэгэн хугацаанд тамхины оронд өвс асааж өрхөөд хятадуудын майхан руу гэтэж ватантай мөнгө данс зэргийг нь аваад мөнөг толгой дээр эргэж очиж суучгаж. Маргааш өглөө нь тэрбээр хятадууд дээр морьтойгоо тавьж очтол эзэн данжаад нь заа чи толгоогоо авахуулахаар ирвүү гэж бардамжээ. Хариуд нь гүн цамба ватантай данс мөнгийг нь гаргаж үзүүлээд манай нутгийн ардуу та нарт өргөй болсон шүү гэж хашгирахад эзэн данжаа толгоогоо салавчлаад унаад өгсөн гэдэг. Гэхдээ манер хятадуудыг байнга ялан дийлээд байсангүй. Хятадуудыг дээрэмдэх гэж яваад тэдний гарт орж хөдөө хэр хүлээстэй аюулах, хөлнийхөн жирэмсийг дастуулах зэргээр 9 бусын зовлон амсч байжээ. Нэг удаа гүн цамба алт эрдэнэс ажилласан нэгэн хятадын ачнаас авах гэж дагсан боловч хятад дээр буунасаа ерөөс салсангүй. Харин орой болмогц хятад дээр бууга хажуудаа тавиад хоолол харуулж. Гүн цамба яг энэ үед нь араас нь бууж ороод бууган шүүрэн авч хятад ирлүү тулах гээд та миний бүх барааг ав. Ганцхан амийг минь л өршөө гэж уйлан дуулжээ. Гүн цамбаж түүний амийг өршөөгөөд ачаа бараанаас аль хөнгөтэйг нь авахар шуударсан байна. Гэтэл нөгөө амийг нь өршөөлсөн хятад түүний сэрэмжгүй байдлыг ашиглаад толгоор нь хүнд юмар зохиж унгаад ангинд нь хөлж орхихон тэр. Тэгээд мань хятад гүн цамбыг хэдэн өдөр хүлээтэй ажиж яваад хөнгий зүйлд хайж орхижээ. Харин аз уулж гүн цамбыг хадаж өгдөхийн даваан дээр нутгийн жинчид тааралдаж амийг нь аварсан гэдэг. Олон жил мал эд хөрөнгөө дээрэмдүүлсэн хятадууд гүн цамбад ихэд өшрөгдөг болж улмаар нэг өдөр түүнийг гиндүүлэн барьж аваад чи ингээд хоолойр хулгай хийж вэ гэд хөлнийхэн жирэмсийг дас огтолж байсан гэдэг. Гэсэн чи хазхар тоглон болсон тэрбээр өхөн үхтлээ хятад худалдаачдыг янз бүрийн аргаар дөнгөсөр байгаад таалал тогссон гэдэг үлээ. Баян хонгор аймгаас төрж гарсан удаах шилийн сайнэр хэрцгэр лувсан давг. Баян хонгор аймгийн баруун цумдын сайн эрэс болох Балж бүгтгэр хүрэн хэрцгэр лувсан давг нарын тухай домог яриа зөөнгүй байдаг. Зууд төрхөнд мал амбарсан хүмүүс хоолонд олж идэх чадал мөхөсдөж өөний улмаас эртээ сэргэлэн ирчүүд тэдэнд тусалж алас хошуунаас адуу мал хөөж ирдэг байжээ. Ялангуяа Балж бүгтгэр хүрэн хоёр иймэрхүү ажилд ихэд гарчсан байв. Нэг удаа мань хоёр алас холоос хэсэг адуу хөөж иртэл тэр адуунд нь хинж харсан нүд унахаараа ганган цэмцгэр сохромор дүүхэлцэж байсан байна. Энэ мөрийг хараад хэрцгэр лувсан давг наад мөрч нь над шиг бүх хүндэл баймаар хүлэг байна. Ерөөсөө надад өгчих гэж гуй сарвайгаад авчээ. Гэвч онцгой содон цойхормоор босод адууга хөөдлөөр Балж бүгтгэр хүрэн хоёр хулгай илчлэгдэж улаастан шоронд хүргэгдэжээ. Тэр шоронгоос гарах гэж ямарч бололцоогүй болоод сууж байтал хэрэг нь улам хүндэрч цаазаар авахулахар болсон байна. Жохом энэ үед өгтлөө өвхөр бууга тавив гэгчээр мань хоёр хэрцгэр луусан давгыгаа хам хэрэгтнэр татсан байна. Төдөлгөө луусан давг шоронд орж ирээд та хоёр яах гэж гимгүй хүнийг гүрдэж шоронд хийгээвэ. Би та хоёроос ганц мөрөл авсан болохоос биш хамтарч хулгай хийгээгүй гэж гомдлоход Балж бид хоёр хизээмүүдгүй цаазаар авахулах болцоход байна. Чийл бид хоёр тусалах ёстой. Юун төлөө чи хошууны наадамд олон төрүүлсэн бүх хүн билээ дээ. Бид хоёрын хоригдож байгаа энэ жижигхэн дүнсэн байшинг бяр чадалтай чийл өргөж хөндөрүүлж чадна. Толгой багдах зайд хөдийхэн гарахад л бид хоёр шургаад гарчих нь хэмээжээ. Хариуд нь луусан давг би барахгүй бидтэй. Манжуудад болсон хойно халах хэрчүүдийг мөрлөө гарчих шоронгол барив гэжтэй. Гэсэн ч би шүн болмогцсон нэг оролдоод үзье. Харин та хоёр тэр үед миний цолыг дуудаж зол оруулан шүү хэмээжээ. Зол гэдэг нь онгод бяр оруулахыг хэлж байгаа хэрэг. Үнэн дээр чи хэрдгээр луусан давг маш их тэнхээтэй. Ялангуяа цолыг нь дуудахад зочир бэр ордог наадамчин олныг уухайлан ирмэгц улам бэртэй болж хэмб гайгч аваа чулуучдаг хүн байж. Ингээд шүн болмогдсон Балж бүгтгэр хүрэн хоёр түүний цолыг баахан дуудаж байгаад тавьсанд золон орсон бүх лусан давг байшингийн зүүн өнцгөөс өргөсөнд багавтар дүнсэн байшин хөндөрөөд ирсэн байна. Энэ хооронд Балж хажуудаа байсан өхрийн болгоны ясыг давхарлан шургуулсаар хүний толгой багтах зайтай болж улмаар хоёр хулгайч түүгээр шургаж гараад шөнийн харанхуйд уулсан шингэхэн тэр.
Харин янгихэр том биетэй луусан давагд шургаж гарах арга байсангүй. Ерөнж тэгээд луусан даваг зориу тэнд үлдэж өөрийнхөө амийг аргалахар шийдсэн байв. Тэрбээр хоёр нөхөр оргож одсноос хойш 2 цагийн дараа шоронгийн хуйгуудыг дуудан орж гарчээ. Хуйгуудыг юу болов? Яав ив гэж орж ирэхтэн луусан даваг танаа тэр хүн өрдсөн хулгайч нар чинь намайг нам зөхөж унгаагаад оргоод алга болчихлоо. Та нар тэр хулгайч нартай сэм хувилдэж намайг алуулахар тохиролцсон байна гэдэл санаж гарч гин. Тиймээс хуйгууд хээлам ихтэй луусан давгийг хэлсдүүлсэн хэрэгт унахыг гэж айсандаа түүнийг суллан тавьж явуулсан гэдэг. Баян хонгор аймгаас төрөн гарсан удаах сайн нэр Яган гончиг. Баян хонгор нутаг дээхэн үед Яган гончиг хэмээх шилийн нэр амьдарч байжээ. Эхнэр тойгон түүнийг хулгай хийгээд ирэхэд ямарваа нэгэн с ижиг бүхий хүн ирсэн байвал хантаазаа буруу харуулan өмсөд гаднаа явж байдаг байж. Харин гаднаас элдв хөнгий бол хантаазаа зөв харуулan өмсдөг байж. Хэрв эхнэр нь хантаазаа буруу харуулад өмсчихсэн байвал Яган гончиг гэртээ оролгүйгээр замаа буруулдаг байж. Нэг удаа Яган гончиг азар гатуу хөөж ирээд оролцоо хуулын хавцалд нуучгаад худаг дээр эхнэр дэгэн хоноо усалж байтал адууны эзэн ирж яваа харагджээ. Тэгтэл эхнэр тойгон Яган гончгийг барьж аваад юу гэж зодож янчаад хоньныхоо хойноос хөөгөөд явуулсан байна. Төдөлгүй адууны эзэн түүн дээр ирж "За авах. Та яагаад зарцаагаа зодоод байна да? Ингээд танаа нөхөр хайжсан бэ?" гэж асуухад "Хэм мэдгэм. Зүүн хушуунд надаас өөр эхнэртэй болсон сураг тоглолцсон. Тэрнийхэн өөртөл хэвдэж байгаа биз? Ядаж байхад энэ муу зарц өгөнд орохгүй уур хүргээд байх юм" гэж жишэмчүүгүй хэлсэн байгаа юм. Ардын иж генон дээр ариуна дүлцэнгээс дугтаж явах үедээ галсан мээрингийн эхнэр болж үжиглээд хонь хариулж явсан жаахан хүүхдийг дээрх маягаар зодоод амь гардаг байлээ. Магадгүй энэ сэдвийг залтай сэргэлэн тойг авхан явдлаас ургуулсан байж ч мэдэх юм. Нэг удаа шилийн нэр Яган гончигтой нутгийнх нь Могдгор гончиг хэмээх хүн тааралдаад хятадын агт нуусан агтчин цэргүүдийн адуу хулгайлахаар үгсэн тохирчээ. Ингээд мань хоёрыг халзангийн захираг хэмээх агууд бүгж байтал хятад цэргүүд оролцох баян хөвөргийн адуунаас адуугаан туухаар гарч иржээ. Төдөлгүй бүрэнхий болж хоёр гончиг бөөн адуу руу дайрч 5-6 сайн хүлэг уургалж аваад холбож байтал хятад цэргүүд мэдчгээ давхад ирсэн байна. Энэ үед Яган гончиг холбосон мордон Могдгор гончигт хөдлүүлэн зүгтаалгаад өөрөө тэнд үлджээ. Могдгор гончиг мордоо хөдлөн зүгтаж явахдаа эргэж хартал хятад цэргүүд Яган гончигтой мордын хамт уургалаад авчихсан чарга ууцалдаж байгаа нь харагдсан байна. Үүнийг хараад тэрбээр ихэд аж сандарчээ. Ямар сандал унаж явсан морин юмнаас үргээд гэнэ зогдуусахад тэр учиргүй яагаад хөдөлж явсан хідэн самхаа морь хаяад цааш ганцаараа зогтжээ. Ингэж явахдаа тэрбээр би жааху амьд гарлаа. Харин нөгөөхөө маань хятадууд бариад авсан. Шууд л алчсан байхтай гэж бодсоор ахуйхаа ойролцоо иртэл Яган гончиг аль хэдийн ирж гисэн нөгөө мордоо яасан бэ гэж асууж байна гин. Могдгор гончиг учир явдлаа хэлтэл Яган гончиг хэдэн адуу хөтлөөд ирж чадахгүй яасан заяа нөргсөн ирвэ гэд маш их уурсан хэлгэнсэн гэдэг. Түүнийг жаахан тайлгарсны дараа Могдгор гончиг тэр хэдэн азаг яах вэ? Чи бид хоёр амьд минь гарсан том аз шүү дээ. Чи яаж тэр хятад цэргүүдийг гараас мултарч чадваа гэж асуухад Яган гончиг яах юу байх вэ? Жаахан зүтгэж байгаад уурганых нь хувийг дас огтлчихсан чинь муу хятад цэрэг гэдргээс аваад морныхоо унаж байгаа харагдсан. Ингэн гэдгийг би төсөөлөдөл чамайг зугтаалгасан юм шүү дээ. Чи ч ойлгох муутай юм да. Цаашид энэ тэндээс адуу мал хумслах талаар битгий донгорч байгаарэ гэж сануулж байсан гэдэг. Баян хонгор аймгаас төрөн гарсан удаах шилийн сайн нэр Царай замб. Дээхэн үед Баян хонгор нутагт Царай зам хэмээх авраг том биетэй, ойгүй бяр тэнхээтэй, ядуу зүдүү амьдралтай царай зүс муутай. Бусад сайн эр шиг энэ тэндээс адуу мал хөөх гэж гэлээ ган зүдэнд нэрвэгцэн айл хотлоо өлсөглөн ядуургаас аварч яддаг гүндүүгүй сайхан нэр амьдарч байжээ. Нэг өвөл мань нэрийн хотел зодонд нэрвэгцнээр хаврын хоол хүнсгүй хүнд байдалд орсон байна. Тиймээс Царай замб нэлээ зайтай бэлжиж явсан жасын адуунаас нэг даргангүй барьж аван баглаж үрээд гэртээ ирчээ. Тэгээд түүнийг нь ядлаад хотелынхан хүмүүсийг нэг сайн задгаж авсан байна. Төдөлгүй жасын адуу чинь түүний мөрийг мөшгөж явсаар гүү хулгайсныг нь мэдмэгцээ жасын ярвтаа очиж айлтгачээ. Жасын арав Царай замбыг дуудаж ирүүлээд гүү хулгайлаад үүрээд явчихдаг яасан айхтар хулгайч вэ? За яах вэ? Чиний бяр тэнхийг бас жасын адуунд халдсан зоргийг чинь үнэлээ.
Чи үүнээс хойш жалсын адуунаас хулгайлж авч идэж болохгүй шүү. Жил болгон чамд жалсын адуунаас нэгийг өгвөл болгон буян уйлдэж бай гэсэн гэдэг. Нэг удаа Цамбын хотелийнхэн зууд урахнаас болоод хоол ундаараа тунтааруухан үйлжсэн байна. Зууднаас болж хамаг малчид говь руугаа нүгэд явчихсан тул Цамбын хотел туслаж дэмжих малчидгүй их хэж зутарч. Тиймээс Цамб нэг өдөр хотелийнхаа үйлсгэлэнгөөс аврахын тулд нэлээд хол явж ирсэн зэргэлдэх хушууныхаа ноён мал руу халдаж нэг гунжин үхрийг шууд зөхөж унгаад өөрөд алгачихсан байна. Үхрийн мөр гаргаж өөрийгөө барьж өгөхгүй гэж үүрж яваана энэ. Тэгэд маш уулзаад үүрсээр гэрийн хаяанд ирж Монол хотелийнхэн хүмүүсийг нэгсэн задгаж авсан байна. Гэтэл маргааш ноёны төргийг хариулдаг Гарма, Жамбалдор чимээг ах トゥ хоёр бүх царай Цамбинд хурж ирээд энэ нутагт өхөр өрөөд хол газар туулдаг хүн чамаас өөр байхгүй. Үхрийн мөр гаргалгүйгээр хижнэн явсан ч бид хоёр чамайг хулгайсныг мэдэж байна. Одоо хэдүүлээ хошууд хамгийн газар очиж зараг хэлэлцээ. Алив бушуул түргэлгээд шалаад суучихжээ. Царай Замбаж үхэр хулгайсныг тэр даруйдаа хүлээгээд тав хоёр юун төлөө хошуу нутагт алдартай бүх улс үлээ. Чаддгийн бол намайг та нар өөрсдөө аваад яв. Чадахгүй бол та нарын хөх гээд хотондоо дөрөв мөчөө дэлгээд хэвчихсэн байна. Гэвч ах トゥ хоёр бүх түүний дөрөв мөчийг нугалж боох гэд хүчирсэнгүй. Сүүлдээ хоёр талаас нь жийж дэвслээд царай Цамбын 2-3 чавиргыг нь ховлоод хайчихжээ. Тиймээс Цамб уурлан болж ирээд ах トゥ хоёрыг шилэн хүзүүдэж аваад хооронд нь мөргөлдүүлж орхитол хошуу нутагт алдартай хоёр бүх золд ойлгухан алдаад унжихсангүй. Төдөлгүй Гарма Жамбалдорч хоёр ичсэн нэрэндээ бушуухан мордоод явчихсан байна. Гарма нь явах замдаа нэг муу гунжин үнэнээс болж ингэж ч нүдний болоо болох гэж хошууны нэртэй бөгчүүд байж ингэж хүний дор орно гэж байх уу та. Замби хэрвээ тамгийн газарт мэдэгдэх юм бол чи бид хоёр нүдний болоо болно. Түүний идсэн гунжиг би л хувьяасаа төлөх өстэй гэж үглэж явсан гэдэг. Нэгэн хавар царай Цамб хаврын таруу барих санаатай дэгшин ар хэмээх газраар явж байтал нэг мөртөн утаа өнөр савсуулан сууж байгаа харагджээ. Түүн дээр явж очтол өөрөөс нь биеэр том хүзүүндээ зинхэр хадган занга намруулсан ир урт захиур буу дэрэгдэн тавиад айны тогоонд ууд чанаа цууж явсан байна. Цамб түүнтэй амар мэндэ мэдэлцтэл сайн ир түүнийг нэгийг тоож авч хилэлцсэнгүй. Төдөлгүй тэр чанаж байсан уудсаа гаргаж идэжээ. Цамб түүнээс хишиг урдж суусан ч ганц сүсэм өөгчгөл алгасангүй. Ууд чансан шөлнөөс чинь ууй гэсэнд мөн өг Цамбад өгөлгүйгээр шууд асгачихсан байна. Тиймээс Цамбын зэв хурж зинхэр хадган занганаас нь шүүрч аваад хоолойг нь боож ухан алдуулаад улмаар морных нь огтор хөлж орхиод явнаж явсан морь бууцэргийг нь аваад гэртээ харжээ. Тэгтэл шүн дундын үед мөнөө хэр хүлэгнээсээ мултраад Цамбын гэрт гэвгэнэт ороод ирчихсэн байна. Энэ үед Цамб за одоо ч би алуулхан тодорхой боллоо гэж бодож хэддэл мөнөө хэр чамайг би сайн ир юм болов уу гэж бодсон юм. Гэтэл чи хүн алах зүрхэхгүй муу ир байна. Гэхдээ би чиний аминд хүрэхгүй. Харин хоёулаа ах トゥ бололцъё. Хойд гаданд холын хошуудаас хөөж ирсэн хідэн адуу байгаа. Чи тэрийг ав. Амжиргаагаа залгуул гэснээр царай Цамб холоороос адуу хөөж ирдэг нэг сайхан шилэн ирээ дүүтэй болсон гэдэг. Баян хонгор аймгаас төрөн гарсан удаах шилийн сайн ир Лохой дуугар. Баян хонгор аймгийн Байдраг цагаан голын уулзорт улаан хуц хэмээх уул байдаг бөгөөд энэхүү ууланд дээхэн үед Лохой дуугар хэмээх шилийн ир амьдардаг байж. Тэрээр нутгийн олондоо дуцтай. Харин манж ноёд хятад худалдаачдын эсрэг байж. Ялангуяа хятад худалдаачдыг нэгнүүдээр ээж үздэггүй. Савл хийвэл эд юмсыг нь тоноод ядуус тараачдаг байж. Мань нэр нэг удаа гүний хүндийн гүн Цамбын аргыг хэрэглэж тухайн үед Байдраг голын хөвөн дээр мандан бадарч байсан хотын болон хэмээх пүүсийн баян данчаадыг өөрийн дансыг хулгайлж нутгийнхаа ард уулныг өөр ширнээс ангижруулж байсан гэдэг. Нэг удаа тэр бэр улаан хуц уулынхаа орой дээр цагаан морой уяад дэрэгдэн манаухай босгож оргисон байна. Үүнийг харсан пүүсний данчаад за энэ болохоо байлаа. Нөгөө шилийн хулгайч нохой дугуйч нь биднэрүү довтлохоор шийдсэн байна. Улаан хуц уулнаас харайхан салгаж болохгүй шүү хэмээн зарц нартаа үүрэгдэжээ. Гэтэл цагаан морой нохой дугуйр хоёр бүхэл бүтэн 3 хоногийн турш уулын орой төр байсанд пүүснийхэн шилийн хулгайч дугуйр галзуурсан ба эсвэл суугаараа үгсэн ба морийг нь тавьж явуулбаа гэдэл шүүгэлцгаасан байна. Төдөлгүй баян данжаад улаан хуц уул руу туслахуудан явуултал
Цагаан бүрний хажууд ман ухаа сууж байхан тэр яран сандран пүүсэн дээрэн ирээд эдэмсэн бүртгэж үзтэл үлэмж хэмжээний алт эрдэнэс өрийн дансны хандаалга болсон байж. Ингэж шилийн сайн ир нохой дугаар нутгийн олноо нэг удаагийн өрнөөс гаргаж байсан гэдэг. Мөн манж хятадуудад халтай нутгийн олондоо ээлтэй бондоо хэмээх шилийн ир Баян хонгор нутагт амьдарч байсан байна. Түүний тухай олон янзын домог яриа байдаг юм. Нэг удаа тэр бэр улаастай орох манжин амны их хөсгөн дээр улаамсан давхад буужчихжээ. Гэтэл өмнө нь бондоо тонуулж явсан хэсэг баян данжаад хэдэн туслахынхаа хамт байж байхан тэр. Гэхдээ мань данжаад бондог танихгүй. Зөвхөн сург арал мэддэг байж. Тэр бэр бондод хандаж "Хаа, танаа нутгийн шилийн хуулгаж бондоо хаагур явна вэ?" гэж асуухад бондоо "Хаа, тэр үгсэн ба. Хятадуудыг дээрэмдэж байгаад тархи хаг яруулсан ба. Сүнс нь там руу талилсан ба" хэмээч. Үүнийг сонсоод данжаад учиргүй баярлаж "Хаа, тэр хулгайж өвхөл таарна. Там руу орсон ба. Сайхан мэдээ дуудагсан чи эд ба ууа. Бондог хамт хоол аригт арсаар дайлж гарсан байна. Түүнийг явхад бас хөөрхөн шан харамж өгсөн байгаа юм. Харамсалтай шүн дундын үед бондоо баян данжаатын хідэн дустахын аманд альчуурч ихэж орхиод хамгийн бигийн тоноод арилж өгсөн гэдэг. Нас дээр гарсан хойноо шилийн ир бондоо залуу цагийнхан явдал суудлыг тавилгүйгээр хятадын жинжтийг Баян хонгор нутгийн цагаан голын орчинд явуулж байтал сүүлчийн хонхтой тэмийг нь урагшлуулан уйчаад хоёр тэмээ ачаа аваад мандлын хавьд ирсэн байна. Гэтэл тэрхүү хоёр тэмээ ачааг нь хөөрөг ганцны сурвал хийдэг цагаан хаш чулуу байсанд бондоо хүн өдлөн гэдэг муухай юм аа. Олон гарж ил хятадуудыг тонохдоо хиндэж хэрэггүй ийм чулуу авч байсангүй гэд ихэд гутарч түүнийг хадны ган руу асгаж орхисон гэдэг. Тэр үед сайн ирсэн уяа гэж мордын Монголын альч нутагт байсан байх бөгөөд Баян хонгор аймгийн Баянбүрд, Наран, Зүрүү, Ханан, Хөндлөнгийн ууланда бондоо Гүнзамб, Өвгөн бамбаг нарын олон 10 сайн ирэн уяа байдаг гэдэг. Тэдгээрийн нэг Зүрүү Хөндлөнгийн орчин байсан шилийн сайн ир ядмын уяан 2000 орчим адуу оруулахад адууны эрэлжтэд анзаарагддаггүй. Доошлоо жимс ургасан байгалийн үзэгдлэн төгс газар байсан бөгөөд энд манжин хааны агтнаас 100-аар даслан авч оруулаад хэд хоногийн дараа гаргаж нутгийн ардуудад тараан өгч буян үйлддэг байсан ирчүүд их олон байсан гэдэг. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа. YouTube суугаа subscribe хийж мөн бичлэг дээрэн заавал лайкн дараад үзэхин битгий мартаарай. Бас дараагийн удаа ямар сэдвийн дагуу уншуулмаар байгаагаа комментээр үлдээж болно шүү. Баярлалаа.